Энэ спортод Монгол хүний ямар нэгэн давуу чанар гэж ярих юм байна уу? Одоо бусдаас энүүгээр л бид нар давуу гэсэн одоо та нарт ажиглагдсан мэдрэгдсэн тийм юм байна уу? Тасан зохицох шалгуур сайтай ямар сан сайтай. Бас төсвөр төвчээртэй. Энүүгээр л одоо ялгаж гардаг баг. Яагаад тасан зохицох чадвартай? Яагаад? Миний хувьд л одоо Увс аймгийн баруун туран сум гээд миний төрсөн нутаг. Зундаа нэмэх 50 хүрдэг, өвөлдөө хасах 50 хүрдэг. Ингээ ботхоор ингээд 100 химийн ингээд дотор ингээд тэр тэнд өсч торинж байгаа. Яагаад гэхээр яг ижлэх юм боддог байна. За тэгээ яа. Тэнд одоо дасан зохисож одоо амьдарч штт тийм. Тэр байгалийн онцлог нь одоо тэр дэлхийн дэвжээн дээр бас 13 минут барилдах тэр төсвөр төвчээр ууггүй байдлыг гаргаж өгсөн байх гэж бодсон. Тийм. Та бодохоор ерөөсөө яг ижил бодож байгаа юм байна. 100 градуст байдаг нь ерөөсөн монголчууд л байх байхгүй юу? Саяхан манай нөгөө амар төвшингээд ардын жигчин ирээд дуулаад явсан л да. Тэгээд бас л энэ тухай ярьж байна. Тэгэхээр Италичууд жишээлбэл амар төвшинг юу гэж хэлж байгааг вэ гэхлээр Итали дуурийг дуулж байгаагийн сонссон мэрэгчлэтнүүд Итали дуучдад амар төвшингээс Итали дуурийг Италиар дуулахыг суралцах цаг болжээ гэж хэлж байгаа. Тэнгэр заяад гэж гайхуулах юм бол хий хоосон юмд биш. Энэ 4 цагийн улиралд байгаа юм байна гэж